Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 69 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтэнд панда байна. Happiness is not something ready-made. It comes from your own actions. Далай Лама. За өнөөдрийн манд персептийг болохоор бид бүхний маш сайн мэдэх Далай Ламын хэлсэн үг байлаа. За тэгэхээр би бас нөгөө өмнөх подкастуудаа ер нь бол хэлжсэн. Яг энэ персепттэй ижил утга учиртай өгүүлбэрийг гээд. За тэгээд өнөөдрийн персептийг ингээд орчуулах юм бол хаз жаргал гэдэг бол бэлэн байдаг зүйл биш ээ. Энэ бол таны үйлдэлээс хамаарч гарч ирэх зүйл. За тэгэхээр өмнөх подкастууд дээр болохоор би юу гэж та бүхэндээ хэлдэг байсан бэ гэхээр аз жаргал гэдэг болохоор таны сонголт юм аа гэх. Ер нь бол ингээд сонголт үйлдэл аль аль нь ягаад гэвэл аз жаргал гэдэг нь та ингээд ямар нэгэн байдлаар юм идэхгүй пассив маягаар ингээд байж авах үед танд ирдэг зүйл бол биш. Гадны нөлөөнөөс энэ бол таны дотор ингээд ямар нэг юм өдөөгдөөд таны мэдэрч байгаа мэдрэмжүүдийн нэг. Тэгээд энэ мэдрэмжийг та үнэхээр авахыг одоо нөгөө нэг өгсөж байгаа яг хүмүүс л хүсгэл ахалдаг. Гэхдээ яг таны үйлдэл сонголт хоёр чинь энийг яг нөгөө таныг үнэхээр авахыг хүсэж гэнэ гэдгийг чинь харуулна. Жишээ нь одоо байдаг л да. Би аз жаргалтай баймаар байна гэж хүн болох ярьдаг. Гэтэл аз жаргал гэдэг нь яг тэр хүний хувьд юу юм бэ гэдгээ хүн ер нь бол барагт бол тодорхойлдгоо. Тэгэд тодорхойллооч гэсэн нөгөө нэг иймэрхүү зүйл байдаг л да. За би нэг одоо надад нэг тэмцээл байгаамаа. Энэ зээлээ дараад тусчвал би ястаа аз жаргалтай болох гэдэг. За тэгээд өөр зарим нэг нь болохоор би одоо яг сургуулаа төгсвөл ажилд орчвол стац жаргалтай болно да. За яг саяны энэ хэлсэн үгийг маань одоо ажил хийж байгаа их жагаа нар маань ер нь хол мэдж байгаа. Ер нь худлаа гэдэг нь сургуулаа төгсөв ажилд орчвол яг аз жаргалтай болох хүмүүс яг нөгөө нэг аз жаргалтай байна гэдг нь одоо таны хувьд юу юм бэ гэдгийг тодорхойлоогүй тохиолдол ерөнхийдөө бол амар хотлоо л да. Тэгэд миний хувьд болохоор нөгөө нэг бас тийм аз жаргалын талаар ялангуяа нөгөө ковидын үед би өөрөө их нөгөө подкаст сонсдог байсан л да. Тэгээд сэтгэл зүйн угаасаа ковид үед яаж ч утсан амар хэцүү болсон шүү дээ. Бүх хүмүүс ингээл карантинлэгдэл ганцаараа тэгэл хаашаач гарч болохгүй, хүн амьтанд уулзч болохгүй, найзуудтайгаа гадуур гарч болохгүй, дэлгүүр хошоо хисэж болохгүй гэл бүх юм ингээл хоригдоод эхлэнгүүд нөгөө нэг хүн чинь сэтгэл зүй ингээл нэг л хэцүү болоо явж байсан. Тэгээ тэр үедээ яг юу хийсэн гэхээр нөгөө аз жаргал гэж юу юм, ер нь амьдрал гэж юу юм гэв амар нөгөө нэг тийм философи тал руу нэлээ их юмнуудыг уншиж, сонсож бас ингээд нэг харж үзээд мэдээж бүгдийг нөгөө онлайнаар л үзэж байгаа юм л та. Тэгээд үзсэн. Тэгээд яг тухайн үед яг юу ойлгосон бэ гэхээр бид нарыг өнөөдрийг хүртэл энэ бол аз жаргал шүү гэж бодож явсан зүйлс маань ер нь бол дийлэнхтэй биш байсан юм байлээ. Харин бид нарын бодож явдгаас бүр хамаагүй энгийн зүйлс нь өөрөө нөгөө аз жаргал гэдэг зүйлийг бид нарын амьдралд авчирдаг. Жишээ нь за хоёр хүн байлаа гэж бодъё л да. Энэ нөгөө нэг бас нөгөө эрэг нөгөө манифестяс хийх мэх ч юм уу нэг тиймэрхүү нөгөө эрэг юмыг олж харах гэдэг тийм юм дээр амар хийдэг л да. Нөгөө нэг хоёр хүнд ингээд нөгөө тал устай аяг ингээ харуулхад нэг нь болохоор тал аяг гусуу гэл нэг амар тийм чамлангуй хардаг. Гэтэл нөгөөх нь тал нь дүүрэн биш дээ.
Энэ хоёрын угаасаа аль нь илүү нэг тийм гоё амьдралаа арай илүү нэг тийм эргээр харж аз жаргалыг мэдэрдэг вэ гэж асуух юм бол угаасаа ойлгомжтой. Тал аягуусаа арай илүү нөгөө дүүрэн гэж харж байгаа нь амьдралдаа аз жаргалыг илүү мэдэрдэг байх нь. Тийм болохоор яг энэ юун дээр таны одоо нөгөө нэг юу гэдэг танаас нөгөө нэг аз жаргалыг мэдрэхийн тулд баг зэрэг одоо нөгөө хүчин чармайлт гардаг. Гэтэ тэр хүчин чармайлт нь ингээ таны төсөөлсөн шиг тийм амар тийм хэцүү зүйл бол биш. Зүгээр яг нэг жоохон нөгөө нэг харах өнцгөө тэгэд өөрийнхөө нөгөө нэг сэтгэл зүйн одоо фильтрээ өөрчлөхөд л болох асуудал байдаг. За тийм болохоор өнөөдрийн энэ подкастын дүгнэлтээр чиний итгэл танд панда чамаас юу хүсэх вэ гэхээр багхан ч гэсэн өөртөө сэтгэл зүйн эерэг фильтрийг бий болгоод аз жаргалыг арай илүү их мэдэрч амьдраарай. Аз жаргал гэдэг нь ямар нэгэн байдлаар чиний хурж очих эцсийн цэг биш, харин тэр цэг рүү явах замд чиний мэдрэх мэдрэмжүүдийн нэг байдаг. Тийм болохоор мэдээж байн аз жаргалтай байна гэж хүн байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд аз жаргалыг амьдралынхаа амьдрах хугацаанд гэд мэдрээд жижигхэн зүйлсээс ч гэсэн ингээд мэдрээд амьдраарай гэж хүсэх байна. Тэгээ өнөөдрийн дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. $365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд панда.